За надад бол нэгдүгürt нэг ийм санал байна. Энэ асуудлаа зөвхөн дараа хаалттай горимж хэлжүүлээд асуултаа асуумаар байна. Энэ ялангуяа одоо яг би бол зүгээр яг юуг нь дэмжиж байгаа. Гэрээг нь тэгтээ ойлголтоо сайн авч ижиж ялангуяа аюулгүй гадаад төлөвийн байнгын орны гишүүд тэр тусмаа маш сайн ойлголтоо нэгтгэж ижиж ийм болж байгаа шүү гэж явахгүй бол ойлгомжгүй байгаа юмнууд нэлээд байна. Одоо жишээл бид нар энд Монгол гэрэн дээр юу гэж хэлэх нь огт хамаагүй байгууламж гинөө цогцлбор гинөө юу ч гинөө. Одоо бидний ч одоо гол санаа зовоод байгаа юм чи тэр Оросын тал юу гэж бодож байгаа юм. Онгоцны бодлыг тэр чигээр нь гэж үзэж байгаа юм уу? Тэргээд тийм асуудлууд байгаа. Гэхдээ энийг одоо ингээд гэрээ хилцээр явж байгаа үед нэг хил бүгдээрээ микрофон дээр ярьцгаагаад байх нь их тохиромжтой биш байх гэж бодож байна. Тэгээд бүр нэлээд сайн ярьж ойлголтоо нэгтгэжвэл чуулган дээр ч гэсэн гişүүд дэмжихэд бас бид нар дэмжиж үг хэлж барихад амар байхгүй. Тийм учраас нэг тийм асуух асуултууд нэлээд олон байгаад байна л да. За тэгвэл гишүүн гормын санал гаргаж байна. Үгүй яах гишүүн тэгвэл тэгээд та харин өөрийнхөө байр суурийг саналаараа л хэлээс би яг тэгвэл гишүүн гормын санал гаргаж байхад би зогсож чадахгүй шүү дээ. Тэгэхээр гормын санал байна уу гэж боддог шүү дээ. Дундад гэдэг гормын санал байна гэж бодд юм уу? Энэ ч одоо асуултын цаг үстэй. Тийм л дээ. Гэхдээ гишүүн санал гаргаж байна л да. Тийм. Тэгэхээр би бол энийг одоо билав хаах эрхгүй байна. Тэгээрээ явж. Техник гэж юм байна. За юу байнгын орны зүгээс энэ гормын санал гаргах бол эрхэн нээлттэй байна гэж байна. Тэгэхээр би гормын санал хураалгая. Хуралдааныг хаалттай явуулъя гэсэн за манайхан санал хуралтандаа бэлдээрэй. За байнгын орны хуралдааныг хаалттай горимж шилжүүлэх гэсэн саналыг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 23.5%-аар санал дэмжигдсэнгээ. Тийм учраас хурал нээлттэйгээр явна.